Наран булаг сумынхаа эмэгтэйчүүдэд та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганаараа та бүгдийн өмнө тулгараад байгаа нийгэм, эдийн засаг, ажлын байртай холбоотой олон асуудлаа илэн далангүй ярилцаж тэр асуудлуудыг хэрхэн шийдэх талаарх санал зөвлөмжөө гаргах байхаа. Та бүгдийн гаргасан энэхүү зөвлөмжийг ажил хэрэг болгоход миний бие Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүний хувьд бүрэн дэмжиж ажиллана гэдгээ та бүгдэд илэрхийлье. Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдсноос хойш тойрогтой хэрэгжүүлж байгаа шинэ нэрийн төслийн хүрээнд орон нутагт ажлын байр бий болох, ажилгүйдлийг бууруулах талаар олон сургалтын ажлыг би зохион байгуулж байгаа билээ. Энэхүү сургалтын нэг хэсэг болох шинэ нэр ногооч төслийн хүрээнд зохион байгуулагдсан хүнсний ногоог хадгалах, боловсруулах сургалтанд наран булаг сумын иргэд идэвхтэй оролцсонд талархаж байна. Монгол Улсын засгийн газраас 2019 онд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, мөн аялал жуулчлалын салбарын үйлчилгээний стандартыг нэмэгдүүлэх чиглэлээр бид 9 ажлын байрны үн төлбөргүй сургалтыг Монгол орон дээр зохион байгуулж байгаа болно. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн аялал жуулчлалын гол цэг болсон наран булаг суманд энэхүү сургалтыг энэ намар миний бие зохион байгуулах болно гэдгээ та бүхэнд дуулгая. Ингэснээр бид аялал жуулчлалыг дагаж ажлын байрыг нэмэгдүүлж сум орон нутагта тавтай тухтай амьдрах боломжийг бий болгох юм аа. Монгол Улсын их хурлаас өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан дотрын хуулинд баруун бүс нутагт аж ахуйн үйлчилгээ эрхлэх юм бол татврын 90% хөнгөлөх заалт орсныг бас та бүхэнд дуулгая. Мөн 2019 онд наран булаг сум эрчим хүчний чадварыг нэмэгдүүлэх талаар Монгол Улсын засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ асуудлыг шийдэж байгаа гэдгийг та бүгд дуулгая. Ингээд хөгжсөн наран булгийн төлөө хамтдаа ажиллахыг та бүхэндээ уриалж байна.